Ховд аймгийн засаг даргын тамгын газар баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран орон нутгийн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл бизнесийг дэмжих зорилгоор үйлдвэрлэгч ховд хөтөлбөр тусгах санал авах хилцүүлгийг нутгийн удирдлагын ордны хуралдаа нэг танхимд зохион байгууллаа. Тус хилцүүлэгт аймгийн засаг даргын урлаг жаргал сайхан, аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хилцээний дарга баяр сүх, баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгчид, гишүүд, жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцсон юм а. Хилцүүлгийн хүрээнд үйлдвэрлэгч ховд хөтөлбөрийн зорилго зорилт хэрэгжүүлэх үе шат үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж харилцсан сан солилцлоо. Манай аймагт нэг 2500 гаруй аж ахуй нэгж иргэн компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ аж ахуй нэгж иргэн компаниг бид нэгдсэн зохион байгуулалтанд орж ховд аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг баруун бүс нутгаа хангах цаашлаад улсынхаа устдаа нэг бусад гадаад оронд гарах ийм бодлого чиглэлийг баримтсан үднэс бол уг хөтөлбөр бол гарах хэрэгцээ шаардлага үүдэж байгаа. Мөн аймгийн засаг дарга энэ албан даалгавраар уг ажлыг хэсэг бол ажиллаж байгаа, сайхан дараагаар ажиллах ажлын хэсэг ажиллаж байна. Бид хөдөө сумдад бол ажиллаж бас сумдын иргэдээс бас санал авсан. Мөн өнөөдөр жаргалан цумынхаа иргэдээс бол санал авч хөтөлбөртөө сайжруулж 4 жилийн хугацаатай дэд хөтөлбөрийг боловсруулад уялдаа холбоог сайжруулж зохицуулсны үндсэн дээр энэ хөтөлбөр маань хэрэгжих ийм нөхцөл болцоог бий болгож байгаа. За энэ хөтөлбөртөө бид нэг 4 гол зорилтыг бол үндсэн зорилго болгож тавьж байгаа. Энд эхлэний ээлжинд бол бид үйлдвэрүүдийнхаа уялдаа холбоог сайжруулъя, кластраараа хөгжүүлъя гэсэн ийм зорилтыг төвшүүлж байна. За тэднийхээ үйлдвэрлэж гаргасан бараа бүтээгдэхүүнийг бол дотоодын зах зээл, мөн гадаадын зах зээлд нийлүүлэх борлуулалтын арга хэмжээг нь авч үзье гэсэн ийм зорилтыг төвшүүлж байна. За цаашлаад бид бол энэ ховд сургууль, политехник коллежтэй бол мэргэжилттэй боловсон хүчин бий болгож мөн инновац технологиг нэвтрүүлсэн үйлдвэрлэлийг нэвтрүүлээ. За тэднийхээ үйлдвэр эрхлэгчнийгээ бол гадааддын үзэсгэлэн худалдаа орол зөвлөгөөнд оролцуулж бас туршлага судлуулах ажлыг зохион байгуулъя гэсэн ийм зорилтуудын хүрээнд бид бол тодорхой үйл ажиллагаануудыг дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрийг бол манай тамгын газар хөдөлмөр халамж үйлчлэгийн газар хөдөө аж ахуйн газар бол хариуцж авч байгаа нь үйлдвэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол санхүүгийн хөөсвөр нь улсын төсөв, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан, бусад тусгай сангууд тэгээд мөн гадны хөрөнгө оруулалтын бас татах ийм процессуудыг тусгаж оруулж өгсөн байж байгаа. Ингэснээрээ бид нар хамгийн гол нь энэ уялдаа холбоог нь сайжруулж мөн дэмжиж уг зохицуулалтанд оруулж өгөх нь бол чухал байна. Манай аймагт явган хүний алаг автан бол хийж байна, үйлдвэрлэж байна. Энэ маань бол аймгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй цаашлаад бүр Говьалтай аймаг бусад аймагуд авдаг ийм дотоодын ховдод үйлдвэрлэх бүтээгдэхүүн болоод байна. Ингэснээрээ бид ховдынхаа брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргах, брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, брэнд бүтээгдэхүүнээ томруулах ийм процесс бол явагдах. Ийм хөтөлбөрийг бол бид нар бас сурж хилцүүл хийж байна. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль, хөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого үйлдвэржилт 2100 хөтөлбөр, ногоон хөгжлийн хөтөлбөр 2016-аас 2026, ховд аймгийн хөгжлийн стратеги 2015-аас 2025, аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор үйлдвэрлэгч ховд хөтөлбөрийг боловсруулан 2019-с 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм а.